Мал аж ахуйн салбарын байгаль орчны үр ашигын үнэлгээний түншлэлийн талаар танилцуулъя. Энэхүү түншлэл нь 2012 онд байгуулагдсан бөгөөд мал аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд нийгмийн эдийн засгийн асуудлыг харгалзан үзэхийн зэрэгцээ байгаль орчны үр ашигыг сайжруулахад санал нэгдсэн мал аж ахуй тэжээлийн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа юм. Үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон мал аж ахуйн салбарын бусад оролцогч талууд тухайн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээ болон байгаль орчны нөлөөллийн талаарх мэдээллийг хүсэх нь нэмэгдэж байна. Байгаль орчны үнэлгээний аргуудыг өргөн хүрээнд боловсруулсан хэдий ч байгаль орчныг сайжруулахад авах арга хэмжээний талаар харьцуулсан болон стандарт шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгцээ шаардлага бий болов. ЛИП-ийн зорилго бол тогтвортой хөгжил чиглэгдсэн мал аж ахуйн салбарын байгаль орчны үр ашиг, үйл явцыг үнэлэх, тохирсон арга зүй, удирдамж, мэдээ боловсруулах, олон улсын зөвшөлтсөл бүхий хамтын ажиллагааг бий болгох явдал юм. Энэхүү түншлэл буюу ЛИП нь мал аж ахуйн салбарын байгаль орчны үр ашигыг нэмэгдүүлэх нийгмийн эдийн засгийн үр дагавруудыг нь хамттан тооцоолох замаар илүү тогтвортой хүнс хүдээ аж ахуйн хөгжлийг дэмжих арга зүй мэдээлэлээр хангах гол үүргийг гүйцэтгэнэ. Засгийн газар иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил буюу эдгээр оролцогч гурван талаас бүрдсэн удирдлагын хороо нь ЛИП түншлэлийг удирдлагаар хангаж, үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Тухайн шийдвэр гаргалт нь зөвшөлтсөлд суйрлагдах бөгөөд түншлэлийн удирдлагын хорооны даргыг дээрх гурван талаас ээлжлүүлэн сонгож томилно. ЛИП-ийн нарийн бичгийн дарга нарын газар нь Нэгдсэн үндэстний байгууллагын хүнс хүдээ аж ахуйн байгууллагын Ром хот дахь төв байранд байрлах бөгөөд түншлэлийн үйл ажиллагаа олон улсын сайн туршлагуудад үндэслэгдэж буй эсхийг баталгаажуулж ажиллана. Техникийн зөвлөх багууд нь дэлхийн эргэн тойрон дахь экспертүүд, шинжлэх ухаан, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас бүрдсэн тусгай баг байна. Тэдгээр нь сүүлийн үеийн шинжлэх ухаан, гарсан зөвлөмжүүдэд тулгуурлан удирдамж, арга зүй боловсруулах зорилготой. ТИВ-ийн 150 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн уг баг түншлэлийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна. ЛИП-ийн бүх бүтээгдэхүүнийг эрдэмтдийн болон олон нийтийн хяналтын дор ил тод иж бүрэн байдлыг хангах зарчмыг баримтлана. Хамтын оролцоо бүхий хяналтын тогтолцооны зорилго нь бүх удирдамж, чиглэл, шинжлэх ухааны хувьд нотолгой бүхий мал аж ахуйн салбарын нийлүүлэлт тэдгээрийн оролцогч талуудыг хамарсан байна. Түншлэлийн гол зарчмууд нь орон нутагт шийдлийг бий болгох, олон улсын түвшний алсын хараа, оролцоог хангах, шинжлэх ухаанд суйрлах, зөвшөлдсөх, ил тод байдал, цогц байдал, тогтмол сайжруулах, дэмжих. ЛИП түншлэлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд шинжлэх ухаан тулгуурласан амьдралын мөчлөгт арга барил чухал. Энэ нь тухайн бүтээгдэхүүний зардал, үр ашигыг амьдралын мөчлөгөөр нь тооцоолон үнэлэх арга юм. ЛИП түншлэлийн 2012-оос 2015 оны үйл ажиллагааны хөтөлбөр буюу ЛИП-1 хэмээн нэршсэн хөтөлбөр нь хүнс хүдээ аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах зөвшөлтсөл бүхий байгаль орчны үнэлгээний аргуудыг боловсруулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. ЛИП-1 нь нийт 6 техникийн зөвлөх багтай бөгөөд дэлхийн бүх бүс нутгаас 300 гаруй мэргэжилтнүүд ЛИП-ийн техникийн удирдамж, баримт бичгүүд болон мэдээллийн санг боловсруулахад хамтран ажиллаж байна. Тус удирдамжийг хөндлөнгийн 12, төрийн 2 мэргэжилтнээр хянуулсан ба нийт 7 гишүүнтэй ажлын хэсэг байгуулж түншлэлийн мэдээллийн санг боловсруулах ажлыг удирдуулав. Түншлэлийн удирдах хороо уг ажлын үйл явцыг хянаж үр дүнг батлах үүргийг гүйцэтгэсэн. Үндсэндээ 2012-оос 2015 оны хооронд хэрэгжсэн түншлэлийн 1-р үе шатанд малын тэжээл, мал аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр нийт 5 удирдамж, 5 гол тэжээлийн таримлаар хүлэмжийн бууруулах чиглэлээр мэдээллийн сан, малын биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийг үнэлэх аргууд, түншлэлийн удирдамжуудын хүрээнд арга зүйн тайлбаруудыг боловсруулсан байна. ЛИП нэмэх гэж нэршсэн ЛИП түншлэлийн 2016-аас 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь туршилт хийх, нэмэлт удирдамжаар хангах, хянах замаар ЛИП-1-ийн удирдамжийг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж байна. ЛИП нэмэх нь хөрсний карбоны өөрчлөлтүүд, усны хэрэглээ, шим тэжээлийн мөчлөг, хүрээлэн борчны бохирдол, тэжээлийн нэмэлтүүд, биологийн төрөл зүйлийн сэдвээр загвар, арга зүйг зөвшөлтслийн үндсэн дээр боловсруулж ЛИП-1-ийн удирдамжийн цар хүрээг тэлж байна.
Лип нэмэх нь тогтвортой байдлын нэгдсэн үнэлгээний удирдамж боловсруулах замаар тогтвортой байдал чиглэгдсэн гол алхмуудыг хийж байна. Түншлэлийн хүрээнд боловсруулсан удирдамжууд нь тогтвортой байдлын цогц үнэлгээгээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээг өрнүүлж, бодлого боловсруулахад баримт нотолгоогоор хангах арга зүйн чухал хэсэг юм. Энэхүү арга зүй нь мал аж ахуйн тогтвортой байдлын дайны дэлхийн хөтөлбөрийн хүрээнд гол үр дүн болсон бүтээгдэхүүн болох учиртай. Липийн хүрээнд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай зүйлсээс онцлбол хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах нь хариуцлагатай, үр бүтээлтэй бодлого баримтлахаас хамаарна. Үнэлгээ мэдээллийн аргууд нь шийдвэр гаргагч нарт баримт нотолгоо бүхий яриа хэлэлцээ өрнүүлж, аливаа сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Байгаль орчны үр дүнг тооцоолох, тайлагнах аргууд нь цаг хугацааны явцад тухайн бодлогын арга хэмжээнүүдэд мониторинг үнэлгээ хийхэд хэрэгтэй. Лип бол мал аж ахуйн салбарт нэг дороос хэрэгцээт бараагаа худалдан авах дэлгүүрийн үүргийг гүйцэтгэдэг юм. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд эко үр ашгийг бий болгох липийн арга зүй нь тогтвортой хөгжлийн зорилт 2 буюу өлсгөлөн зогсоож хүнсний аюулгүй байдлыг ханган шимт хичээлийг сайжруулж хөдөө аж ахуйг тогтвортойгоор хөгжүүлэх зорилтод шууд хувь нэмэр оруулах ба энэ нь бусад зорилтуудтай мөн холбогдно. Ялангуяа липийн арга зүй нь экологийн хувьд үр ашигтай тэжээл мал аж ахуйн тогтолцоог дэмжинэ. Үндсэндээ тухайн газар нутагт байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, байгалийн нууц болон байгаль орчны үйлчилгээнд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн илүү ихийг үйлдвэрлэх зорилготой. 2016-аас 2018 онд хэрэгжүүлэх лип нэмэхийн үйл ажиллагааны хөтөлбөрт дараах ажлуудыг тусгасан байна. Үүнд гахааны аж ахуйн талаар удирдамж боловсруулах, лип 1-ийн удирдамжийг турших баталгаажуулах, хүрээлэн буй орчны бохирдлын талаар зөвлөмж гаргах, биологийн төрөл зүйлийн талаар зөвлөмж гаргах, хөрсний карбоны өөрчлөлтүүдийн зөвлөмж гаргах, замгаар бохирдох хүчилжилтийн шимт хичээлийн мөчлөгийн тооцоолол үнэлгээний зөвлөмж боловсруулах, усны хэрэглээний зөвлөмж боловсруулах, өөрчлөлтөд чиглэсэн арга зам, хичээлийн нэмэлтүүдийн талаар зөвлөмж боловсруулах, тогтвортой байдлын нэгдсэн үнэлгээний зөвлөмж боловсруулах. Түншлэл нь мал аж ахуйн салбарын байгаль орчны өргөөжийг сайжруулах асуудлыг сонирхож буй бүх байгууллага засгийн газарт нээлттэй. Липийн гишүүн болсноор та өөрийнхөө байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөх бөгөөд үйл ажиллагаа шаардлагатай баримт материалуудын талаарх мэдээллийг олж авах, техник мэргэжлийн хороодод экспертүүдийг сонгоход оролцох боломжтой юм. Гишүүнээр элсэхдээ та дэлгэцэн дээрх цахим хуудасаар нэвтэрч Partnership Commitment Letter буюу түншлэлийн гэрээг татан гарын үсгээ зураад липийн нарийн бичгийн дарга нарын газарт дэлгэцэн дээрх цахим хаягаар илгээнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.